Эрт цагт нэгэн эр хаан болохыг хүсэж хамаг дэлхийг эзэгнэж хар толгойтой болгоныг захиран суухыг мөрөөддөг байж гинэ. Тэгтэл тун удалгүй тэр нутгийн хаан өөд болж нөгөө хүний хүсэл биелэж хаан болж гинэ. Залуу хаан болонгуудаа хамаг түшимдэн дуудаж ордон доон цуглуулж гинэ. Тэгээд хаан хэлэхдээ за тэгэхээр одоо би хамаг дэлхийг эзлэн сууж хар толгойтой болгоныг захиран суух цаг нь болсон биз гэж асууж гинэ. Олон түшимдийн дундаас нэгэн түшмэл гарч ирээд эзэн хаантай минь өршөө. Таны үг зарилгийг дагаж биелүүлэхгүй зөндөөн хүн байгаа. Зөвхөн манай хотод гэхтэл 100 хүн байна гэж хэлэхэд хаан хэд уурлаж яалаа гинэхөө. Миний үг зарилгийг биелүүлэхгүй ямар хүмүүс байдаг вэ? Тэр хүмүүсийг өнөө шөнө гэхэд миний ордонд дуудаж ирүүл гэж хэлж гинэ. Түшмэл ордноос гараад 2 настай, 3 настай бүр дөнгөж хөлд орж байгаа 100 хүүхдийг цуглуулж ордонд авчирч гинэ. Хүүхдүүд ордонд орж ирэнгүүтэл бөөн шуугаан болж зарим нь уйлж, зарим нь инээж, зарим нь бүр ордны үнэт гоёл чимэглэлийг авах гэж орилоон чарлаан болж хинч юу ч хэлсэн үгийн тоохгүй дур дураараа аашиж гарчээ. Хаан эдгээр хүүхдүүдийг харж байснаа өөрийнхөө хэлсэн би та нарт үзүүлээд өгнө гэсэн үгэндээ ихэд ичиж за яах вэ? Энэ хүүхдүүд үнэхэрийн үгэнд орохгүй замбрааг уулсан юм байна. Хаа дуртай газраа явж байг? Харин хөлдөн хонх зүүж өг. Хонхныхын чимээнээр хүүхдүүдийн хаана явж байгааг мэдэж байг гэж хэлж гинэ. Тэр цагаас хойш хөлд орж байгаа хүүхдэд хонх зүүдэг болсон юм гэлээ.